Байна намрыг ирээ. Энэ хүнээ яаж авах юм бэ? Яаж үгүй юм болоо? Гэхдээ энэ сая 103-аар Баян зүрхийн хаанаас нэг хүн авчирлаа. За. Тэгээ өнөөдөр манахаас гарсан хүн байна. За. Тэгээ одоо бол манай хүлээ авах яалтаа тусламжаар бол хүлээж авахгүй яа тэр энэ амбулаторын хяналтын хүн. Гэхдээ тэгээд наад хүндээ эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд наа хүнийхээ Юу анхан шатны тусламж яриад байгаа чинь амбулаторын хүн гэдэг чинь өнөөдөр манай эмнэлгээс гисэн өнөөдрийнхөө бүх боолт молттой гисэн бас яхаараа бид нэр дахиад тусламж үзүүлэх хэрэгтэй. чи наадах чинь боолт нь урагдаад наа хүн чинь удамжинд ингээ бохир орцсон хөвтөж яхад яагаад эмнэлэг авахгүй байгаа юм бэ? За яг боолтын нэг гэдэг үү? Тэгээ энийг хий авах юм. Хин авах юм биш. Өнөөдөр бол манахаас гарсан хүн өнөөдөр буцаа хөвтөн гэж байхгүй. Тэгээ одоо цагтаа наа хүнээ чи аваад яг яах вэ? Тэг ар гэрээ нь олж өгөхгүй мó? Манах олж өгөх юм уу? Би ар гэрээ нь олоод харин ар гэртэй нь холбогдсон. Ар гэр нь болохоор та нар эмнэлгийн дуудаад өгөө. Бид нар одоо ямар ч үс эмнэлэг дээр нь яваад очие гэдэг асуудал яриад байна шүү дээ. Тэгээ танах руу өгж явууллаа. Тэгээ манай дээр одоо ирж энэ хүнээ авах юм уу яг? Цагдаагийн байгууллагаас наа хүнээ чи эмнэлэг төлөөлөгч өгөөд байна шүү дээ. Бид нар аваад ар гэртэн чи холбогдлоо надаас дугаарыг аваад. Гол нь одоо энэ хүн чи ингээд ар гэрний ирэхгүй бол манад ингээд хондог байхгүй юу? Тэгээ гайн таарад янз бүр болчвол бид нар энийг хүлээж авснараа бид нар бурууд ш. Гайн таарад гэдэг чи юу гэсэн үг вэ? Чи ийм ч юм байгаа үстэй. Үгүй янз бүр болвол янз бүр гэдэг нь юу болох юм? Одоо энэ хүнд чинь бид нар боолт хийчихлээ. За одоо явахаар ингээд зөвлөгөө өгчлөө. Гац ороод осгож хөлдөөд эсвэл нэмээд гинтл мэнтл аваад эргээд ирвэл надад гай болдог байхгүй юу? Үгүй гаргаж явуулж болохгүй шүү дээ. Наа хүнээ тэгээд хэлтүүлт юм уу яадаг ямар нэгэн арга хэмжээ авал та. Наа нуруунд хүлэгдсэн хүн чи өөрийгөө авч явж чадахгүй шүү дээ. Энэ хүн чи өнөөдөр гарсан байхад яхаараа явцгаа хэлтүүлт юу яриад байгаа? Бид нар эмнэлгээс гаргаагүй шүү дээ. Чи намаа цагнаад яах вэ? Бид нар ямар ч байсан дуудлаган дээр нь очтоо. Өнөөдөр гаргасан баам шүү. Чи наа шархмаарх нь хараал та. Шархмаарх нь идэггүй өжөт ийм үнийг гаргана гэж юу байд юм бэ чи? Үгүй өнөөдөр өглөө гарсан мэт манахаас. Тэгээ буцаад хитнэ гэж байхгүй шүү дээ. Үгүй чи наадхад эмнэлгийнхаа анхан шатны тусламжийг үзүүлэлтэй. Харин үзүүлэлт чи надаас ар гэрийн дугаар нь ар гэртэй нь холбогд. Өөртөө та нар холбогдож бид нар яхаа холбогдсон. Бид нар холбогдсон. Их чинь сэлгэд байна. Бид нар очих боломж байхгүй байна. Наа хүн чи өнөөдөр эмнэлгээс гарсаа. Эмнэлэг байх ёстой гэд наа хүн чи яриад байна шүү дээ. Тэгэхээр би одоо эмнэлэгт нь хүлээлт өгчихгүй хаана хүлээлт өгчих юм бэ? Байх ёстой хүн биш болоод өнөөдөр гаргаж байгаа юм шүү. Чи наад хүнээ хараа хэдэн өн түлэгдэлтэй наадхаа ихлээд хараа л та. Энэ түлэгдэл нь идгэж байна. Тавшаад ойлгооч нөө би идгсэн юм байхгүй шүү дээ чи. Чи ядаж эмнэлгээс гарсан байлаа гэхт ар гэрт нь хүлээлт өгж гаргаж болдгоо юм уу? Тэр манай тасаг мэдэхгүй шүү дээ. Тэгвэл чи тэр түлэнхээ дасагтай нь холбогдоод ямар гэдэг юм ч хүн гаргасан юм бэ? Ар гэртэй яаж холбогдсон бэ гэдэг чи асуулт та. Тэрийг би шүүхгүй даа юу. Та нар харин ийм хүмүүсээ бити манах байх гэж явуулж байна. Ер нь одоо иймэрхүү хандлага эмнэлгээс одоо хэрэг хийдэг вэ? Эмнэлгээс одоо ингээд цагдаагийн байгууллагаас хүмүүс хөрөгдөөд тэгэхээр эмнэлэг чи одоо манайх авах боломж байх амбулатор нь ажиллахгүй. Та нарын хүнийг аваа ар гэр нь олоод бид нар одоо ямар ч ар гэрийнхэн дугаар нь өгөхөөр бид чи өөрсдөө авахгүй. Та нар олж гэдэг. Бид нар бүрэн одоо нөхцөл байдлаар ар гэрийнхэн танаа болохоор бид нар очих боломж байхгүй. Наав ч одоо эмнэлгээс эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх гэдэг хэлээд байгаа болохоор эмнэлэгт нь хүлээлт өгч байгаа. Тэгээ эмнэлэг нь болохоор цагдаа төлөөж өгөх гэдэг. Цагдаагийн байгууллагын үнэлж аваад эмчлэхгүй шүү дээ. Ямар ч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломж байхгүй. Хэрвээ энэ хүнийг аваачаад эрүүжүүлэх байранд аваачаад өгдөг. Энэ хүн дотор ямар халуунтай байгаа бид нар мэдэхгүй. Өнөөдөр одоо ямар нэгэн байдлаар дотор халуунтай байж байгаа өнөөдөр амь насны эрсдэх юм уу янз бүрийн асуудал гарвал энэ юм хариуцлага хүлээх биш. Тэгэхээр одоо ингээд цагдаад ингэж юм болгоны ингээд цагдаа авах хэрэгтэй, цагдаа шийдэх хэрэгтэй гэсэн тийм ойлголттой байж болохгүй байхаа л гэж бодож байна.